Итгэлийнхээ энэ бүх жилүүдэд Бурхан аль хэдийн бие махбодтой болсон ба шүүлтийн ажлыг хийж байгаа талаар өнөөдөр анх сонслоо. Хэдийгээр миний өмнөх үзэл баримтлалтай тохирохгүй байгаа ч энэ бодтой бөгөөд Библиэтэй нийцж байна. Энэ яриа миний хувьд гэгэрмэр байгаа ч нэг ойлгоогүй зүйл байна. Би амьдралын хагаст эзэнд итгэсэн. Би эзний төлөө цуцалтгүй ажиллаж, хоёр дахь эрэлтийн байнга ажиглаж байсан. Эзэн ирсэн бол яагаад надад илчлэл өгсөнгүй? Тэр намайг хайчихсан юм уу? Энэ намайг бүр бодлуулж орхилоо. Та нарыг хэрхэн тайлбарлах гэж байна? Би та нарын яриаг сонсмоор байна. Тийм ээ. Энэ бүх жилүүдэд бид нэг л итгэлийг баримталсан. Бид эзний төлөө шаргуу ажилласан тул ирэх үедээ бидэнд илчлэл өгөх ёстой. Тийм шүү. Амьдралынхаа хагаст эзэнд итгэж, түүний төлөө шаргуу ажиллаж, хоёр дахь эрэлтийг хүлээж байгаа бол эзэн дахин ирэхдээ өөрсдөд нь илчлэл өгнө гэж хүн боддог. Энэ нь хүний үзэл төсөөлөл бөгөөд Бурхны ажлын баримтуудтай нийцдэггүй. Үнэ. Юудын фарисеучуд Бурхны замыг түгэн газар дэлхий далаа тэнгисийг хүрээлсэн. Эзэн Есүс ирэхдээ тэдэнд ямар нэг илчлэл өгсөн үү? Эзэн Есүсийг дагсан шав нарын тухайд тэдний хэн нь илчлэл хүлээн авсан болохоор түүнийг дагсан бэ? Хэн ч биш шүү дээ. Петр Бурхны илчлэлийг авч эзэн Есүс бол Христ, Бурхны хүү гэдгийг таньсан гэж та нар бодож байж магадгүй. Гэхдээ тэр нь Петр эзэн Есүсийг хэсэг дагаж, номлолын хэсэг сонсож, түүний талаар баг зэрэг мэдлэгтэй болсны дараа болсон юм. Тэр үед л тэр ариун сүнснээс илчлэл авч, эзэн Есүсийн ялгамж чанарыг таньж чадсан юм. Мэдээж эзэн Есүсийг дагахаас өмнө Петр ямар ч илчлэл хүлээн аваагүй. Энэ бол баримт. Эзэн Есүсийг дагсан хүмүүс түүний номлолыг хэсэг хугацаанд сонссныхан дараа эзэн Есүс бол Месаягийн ирэлт гэдгийг танин мэдсэн. Тэд эзэн Есүсийг мэдэх боломж олгосон илчлэлийг авсныхан дараа түүнийг дагсан юм биш. Эцсийн өдрүүдэд төгс хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийхээр хүмүүс дунд нууцаар бууж ирсэн. Олон сая хүмүүс төгс хүчит Бурханыг хүлээн зөвшөөрч дагсан ч тэдний хэн ч ариун сүнснээс илчлэл авснаас болж дагаагүй юм. Бид төгс хүчит Бурханы үгийг уншиж, үннийг ярилцсанаар Бурханы дуу хоолойг таньж, төгс хүчит Бурханыг дагдаг. Тийм ээ. Тийм ээ. Эдгээр баримт нь Бурхан бие махбодтой болох үедээ өөрийн дагдаг ямар ч хүнд илчлэл өгөхгүй гэдгийг баталдаг. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан үннийг илэрхийлдгийг дурдахч хэрэггүй. Бурхан бүх орчлонд хандан үгээ айлцсан нь түүний эцсийн өдрүүдийн ажил юм. Бүгд Бурханы дуу хоолойг сонсох боломжтой. Эцсийн өдрүүд дэх Бурханы үг нь газар дэлхийг бүтээснээсээ хойш анх удаа өөрийн үгээ бүх хүнд болон орчлон ертөнцид тунхагласан гэдгийг төлөөлдөг. Илчлэлийн номонд Бурхан олон удаа сүнс чуулгануудад юу айлдаж байгааг чихтэй бүхэн сонсогтун гэсэн. Эцсийн өдрүүдэд Бурхан хонин сүргээ олохын тулд өөрийн айлдвар болон үннээр дамжуулан ажилдаг. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Бурханы дуу хоолойг сонсож ойлгодог бүх хүн бол Бурханы хонь ухаалаг охид юм. Бурханы дуу хоолойг ойлгодоггүй тэр хүмүүс бол мунхаг охид юм. Үүгээр бүх хүн өөрсдийнхөө төрөлд ангилагддаг. Энэ нь Бурхан хичнээн ухаалаг агаад зөвхт болохыг харуулдаг. Бурхан бүх хүнд ялгаргүй ханддаг. Тийм ээ. Бурхан өөрийнхөө үг болон дуу хоолойг маш их илэрхийлсэн. Хэрвээ бид түүнийг сонсож тань мэдж чадахгүй байвал мунхаг охид биш гэж үү? Бүх урсгалаас Бурханы дуу хоолойг сонсож түүн рүү эргэн очисон итгэгчид байгаа. Эдгээр нь зүгээр л хулгайлагдсан эрдэнэс биш үү? Эзэн эдгээр эрдэнсийг буцаан авч гай гамшихаас өмнө Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн хүмүүсээс ялагчдыг бий болохын тулд нууцаар бууж ирсэн. Эзний илчлэлийг эдвхтэйгээр хүлээдэгч өөрийнх нь илэрхийлдэг үгсээс Бурханы дуу хоолойг таньж чаддгүй хүмүүсийн хувьд тэд үннийг хайрладгүй, Бурханыг мэддэггүй бөгөөд гарцаагүй, Бурханы хонь биш гэж л хэлмээр байна. Тэд бол аяндаа Бурханаар хаягдж таягдагдах хүмүүс үлээ. Эзэн Есүс Томаст хэлсэнчлэн намайг харсан учраас чи итгэсэн.
намайг хараагүй боловч итгэдэг хүмүүс ерөөлтэй. Эзэн Есүс өмнө нь миний хонин сүрэг, миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг. Харах тун. Би үүдэнд зогсоод тогшдог. Хэрвээ хэн нэгэн хүн миний дуу хоолойг сонсож хаалгаа нэвэл би дотгош орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Энд Бурхны мэрэгэн ухаан илэрхий байна. Бурхан хүнд илчлэл өгснөөр тэд түүнд итгэдэг байсан бол Бурхан яагаад Бурхны хонин сүрэг түүний дуу хоолойг сонсдог гэж хэлэх юм бэ? Тэдгээр нь зөрчилдөхгүй гэж юу? Бурхан хүнийг дуу хоолойг нь таньж чадах эсхээс шалтгаалan Бурханых мөн эсхийг тодорхойлдог. Энэ бол Бурханы шударга зөвхт байдал. Та нарын харж байгаачлан Бурханы илчлэлийг хүлээн аваагүй ч Бурханы дуу хоолойг таньж төгс хүчит Бурханыг шууд хүлээн зөвшөөрдөг хүмүүс үнэхээр ерөөлтэй. Иймээс жинхэнэ замыг судлахад Бурханы илчлэлийг хүлээн авах нь чухал биш. Хамгийн гол нь чи төгс хүчит Бурханы үгнээс Бурханы дуу хоолойг таньдгүй юу гэдэгт л байгаа юм. Бурханы үгийг үнэн гэдгийг ухаарч хүлээн зөвшөөрдөг хүмүүс л жинхэнэ итгэгчид, үннийг хайрлагчид Бурханы илрэлээр цангаж байдаг хүмүүс юм. Хэрвээ зөвхөн Бурханы илчлэлийг л хүлээдэг бол энэ хүн үнэхээр үннийг хайрладаг. Бурханы дуу хоолойг мэддэг нэгэн мөн үү гэдгийг хэлэхэд хэцүү. Иймээс эзний ирэлтийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс эзний дуу хоолойг сонсож түүний үг үнэн гэдгийг мэдснээр эзний илрэлт болон ажлыг хүлээн зөвшөөрч дуулууртаа дагдаг. Зөвхөн тийм хүмүүс л Бурханы өмнө өргөгддөг. Хэрвээ хэн нэгэн Бурханы илчлэлийг хүлээдэгч ариун сүнсний чуулганд хандаж хэлсэн үгийг огоордог тийм хүн бол Бурханы ажлаар таягдан хаягдж аюул гамшиг төртөх үедээ зөрхрэн уйлалдаж шүдэ хавир хүмүүсийн дунд байх болно.